Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд төрдөг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 16 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн дөрвөн зүгийн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөх цэцгийн төвшин баярнаар айлтаж байна. За дахин орой минь түргээ. За орой минь дахин хүргэе. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүл төвтэй арга билег хотхон за мөн цэвэр тунгалаг цэнгэг амт Аквафина хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлдэг. Шуугуулаад үгээ. Шуугуулаад үгээ. За манайхаа ороод ир хүүхнүүд ялангуяа ороод ир. Ой залуу оруулъя. Ой залуу харуулах чи хүүхнүүд ороод ир гэдэг. Гэхдээ одоо нөгөө нэг техник технологи хөгжөө тэ ингээд мис засал гоо сайхны мис засал энэ төр ингээд айгүй мундаг төвшөнд очичоод байна. Манайхаа далтаа өвөө мөвөөг 40-тэй залуу малуу гэж харж коллектуулваа. Нөө хүүхнүүд төлөгддөг байсан одоо бас ирчүүд төлөгдөж болдог болсон юм уу? Болсон. Манайхан л ихтэй нөгөө нэг эрэгтэйчүүдийн гоо сайхны одоо манай ирчүүд чинь чаавас та нэг давхраа махраа илгэсэн. Тэгэд би нэг хизээ хилээ элдвш би хөтэлдэг байхад нэг бас нэг юм гоо сайхны мэс заслын талаар л ярьж байхад айгүй олон ирчүүд нөгөө зөвх унжаад ахаар нь ингээд хаалгаа илгэсэн. Цогод хариулаад дээ шүү дээ. Тий, манай эхнэр дагуулад давхраа илгэсэн. Ингээд айгүй олон ирчүүд холбогдсон штэ. Ирчүүд нэг хөмсгөө засуулаад давхраа илгээд одоо сүүлийн үед бас харивангоо сурулдаг болцсон байлээ. Харивангоо суруулна өөхий суруулна штэ. За. Мөнхийн ус уусан гэдэг хэлцтэй холбогдох нэг шуугины талаар мэдээлэл хүргэж байна манайхаа. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод ажилладаг гоо сайхны мис засалч Рамтин Кассерийн гүйцэтгэсэн мис засал интернет хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа. За Рамтин Кассер гэж одоо энэ харагдаж байгаа хүн байна. За 70 настай нэрийн нууцлсныг өвөө цуврал мис засалд орсноор 20-30 насаар залууцсан мэд харагдаж өвөөг хамгийн амжилттай хийгдсэн эрэгтэй гоо сайхны мис заслын эзэн хэмээн бүр нэрлсэн байна. За өвөөд нийт 10 мис засал хийсэ. За ямар мис ажилбар хийлгэснийг би хэлж үгээ заяа. За нүүр болон хүзүүний ярьсаа татуулсан. За дээд ба доод зохины мис засал. За дээд зөх гэхэлж угаасаа энэ үндцэн ярьсан чинь ингээд тайрч аваа тэгээд ингээд угаасаа ойдол тавихаар хүссэн үсээгүй ингээд давхраатай болно. Доотлын энэ нөгөө нэг бүлцгэр болцохор байдаг штэ нэг юм. За энийг авсан гэсэн үг заяа. За хамрын хэлбэр засах мис засал, хөмсөг болон дух өргөлт. За эрүүнд нь силикон суулгах. За CO2 буюу нүүрс зүрхчийн давхар эслийн лазераар арьс гуйжуулалт, биеийн өөр хэсгээс өөх авч нүүрэнд шилжүүлэх. Одоо ингээд хит турчаар ингээд нөгөө бүр нэг ийм болчтой шүү дээ тий. За тэгэнгүүт одоо тэр өөх аваад нүүрэнд нь шилжүүлэх гэх мэт ийм ажлуудыг бол өвөө хийлгэсэн байгаа. Өвгний яг ингээд өөрийнх нь төрх бол жоохон бас нэлээд хүнд ажиллагаа ихтэй төрх байсан шүү. Ажиллагаа ихтэй төрхтэй байсан. Би тэгтээ яг үндэ бол өвөөгөө олж хараагүй л байгаа л та өөрөө ч гэсэн. За одоо удаан цамцтай өвөө. Одоо энэ наадлынхын зураг ба шүү дээ. Эн чинь залууччаад байна шүү дээ. Тэгтээ би хоогийн шиг болсон байгаа шүү дээ. Би тэгтээ энэ үнийг арайч бас төчдөг гэж харахгүй байна өө. Ахад өөр зураг үзүүлээрэ. Манайхны нэг хүн унтаад байна шүү. Найруулагч өөр гоё ганган зургийг үзүүлээрэ. Йоо. Ийм байсан хүнийг ийм болгочоод тэгтээ энэ бол одоо хараа л да. Өстө мундаг засвар авсан байна уу тий? Энэ гэхдээ бас ажиллагаа ихтэй байсан байгаа зү. Тийм байна. Бүр амар унжид сандцсан байсан байна штэ. Булдог нохоо шиг болцсон байсан байна штэ тий? Яг нөгөө нэг нохоо зодооны хогн гэдэг нэг нөхөр өдөг штэ ийм цагаан ийм сахалтай нэг тэрэн шиг харагдаад байна штэ. Гэтэ аюугаа сайн засвар авсан байна. Харьцгүй мундаг засвар авсан байна. Хүү тэр энэ хамар мамрыг бол янзын болгосон байна штэ тий? Тий. За тэгсэн чинь эдгээр мис заслын зах зээл дээрх нийт өртөг 20,000-аас 80,000 Америк доллар буюу Монгол мөнгөөр 72-оос 288 сая төгрөг болд юм байна л та. За тэгтээ 70 настай өвөө яг хэдэн мянган доллар төлж одоо 30 насаар залуужаад байгаа нь бол тодорхойгүй байгаа. Гоо сайхны мис засалч Рамтин Кассерийн мис ажилбарууд яг төрөлхийн мэт ямар ч хэтрүүлсэн төрөхгүй үр дүн үзүүлдэг хэмээн мэрэгжилтнүүд бол онцлсан байна. Гэхдээ өвөөг бол үнэхээр сайн зассан байна. Үнэхээр сайн зассан байна. Яг ингээл
сайн заславал ингээл олон хүнд ингэх тусам кассирийн нэр хүнд улам л өсөд байна шүү дээ. Тийм шүү дээ. Улам л үнэтэй болоод байна. Тэгэл байх та одоо бодвол кассир дээр л очи одоо өөр хүн дээр очих юм бол өсtöд тоглоо хийчт юм байл шүү гээл. Тэгэл кассирийн нэр хүнд бол өсөөл байна. За манад ч бас бол эмтнэр ингээд даганцсан байдаг штэ хамрын тэр хөх тэр гэж мэгээд бүр даганцсан байдаг ш манай эмч нар чинь тийм штэ манай үзэсгэлэн тэмэлгийн эмч чинь бүр мөөгийн гэдэг штэ за бүр даганцсан мундаг за тэгээд эмч кассирын хэлснээр өвчтөн нь нилээд ихчин хасны улмаас арьсан сулран унтсан байсан учраас ийм иж бүрэн шийдэл шаардлагатай болсон гэж тайлбарсан байна. За мис засал хэлгсэн өвөө маань ердөө 2-7 хоногийн дотор эдгрээд олон нийтэд үр дүнгээ танилцуулсан нь олон хүнийг гайхшруулад байна. Өөр хүн болчихсон байна. Ямар ч хиймэл зүйл алгаа залуужуулах шийд хэрэгэлсэн юм шиг л харагдаж байна гэх мэт магтсан сэтгэлдлүүд бол хөвөрчээлээ. За сэтгэлдлүүд нь мис засал биш урлагийн бүтээш гэл харагдаж байна гэсэн байна. Нэг л мэдхэд өнөө өвөө чинь TikTok дээр од олоод явж байх вэ? Үр дүн нь үнэхээр гайхалтай харагдаж байна гэж байна. Нэг хүн гэж хэлэхэд итгэмээргүй юм а гайхалтай гэсэн байна. Яг тийм нэг хүн гэж хэлэхэд үнэхээр итгэмээргүй болтол засчихжээ. Харин тийм байна. Өстө. Яг энэ өөдөөс арсан зурган дээр бол өстө супер засвар авсан байна тий. Яг нүдээр нь л таньж штэ. Яг үнэндээ бол. Яг үнэ. За энэ нэрэл энэ хүний нүд мөн байна даа л гэж таньж. Гэтэ ер нь ихтэй эмэгтэй гэлтгүү хүнийг хамгийн хөгшин харагдуулдаг газрууд юу юм бэ? Одоо энэ нөгөө нүдний энэ дээдл доотлын ингээд зөөх унтсан бүцгэр балцгаар тэгэнгүүтээ энэ нөгөө энэ хамрын хоёр талаар байдаг нэг ийм зураас байдаг штэ тий. Энэ минь эдгээр айгүй их шаргадуулдаг байна. Пүү энэ нөгөө эмчиж уран бүтээлүүд хараа. Тийм байна. Кассирын бус. Йоо энэ залуу ямар гоё болгоцсон юм бэ? Яа холлуудын од шиг бол гайцсан байна штэ. Тийм байна штэ. Мардан царайтай нөхөр. Энэ залуу дээр штэ ганц авах юм хүмсгэл ийсэн байна. Хүмсг нь яг хിവэрэ байна. Тэгээд бусад бүх юм хамар нүд бас солиод байгаа юм. Нүдний өнгө мөн гоё байна. Өнгө мөнгийг бол зүгээр солиорулсан байна. Энэ их чиг бол амар гоё охин болох баг хүүхэн болгоцсон ба штэ. Энэ чинь Кришна Кани хоёр шиг байсныг Жими хажаа болгоцсон ба штэ. Йоо. За кассир бол үнэхээр уралт юм байна. Супер юм байна уу? Уралт юм байна. Оо ёо. Ерөөсөө угаасаа хитэн насаар залуужуулчт юм байна тий. Яалтчгүй. Энэ анаа бол хамар мамар бас далийн мэлийг хэлсэн мэт бүр нилээн боёуг царайтай байсан чи одоо яасан хатагтай шиг болгоо. Айхтар нэг тийм амар өмцөм ингээд улаан цайм юм хийхгүй ирнэ. Айгуу гоё болгот юм байна. Тийм байна. Яа. Ста мундаг байна. За. За Улаанбаатар кассир гэдэг нэг чэйч нэртэй л боллоо юм. Вау. За энэ бол залуу хүн байна. Энэ хүнийг бол бүр урлаа ичиж. Энэ бол засал сайхан авахар модод. Бүр угаасаа засал сайн авахар байж. Урууланда филтр шахуулсан байна. Хамраа янзлуулсан байна. Нүд бол урагшаага сэтгэлгээ чүд орж ирсэн байна. За тэгээ бусад юм бол нэг янзлаад ахаргүй юм байна штэ тий. За. Гоё яана. За. За Улаанбаатар хотод 18 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Цэвэр тунгалаг цэнгэг амт Аквафина хамтран ажиллаж байгаа. За Аквафина хүний биеийн эрдэсийн зохистой харьцааг хангасан кали, натрий, магний зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг юм калиен бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн одоо хүчилжүүл буюу pH-ийг тэнцвэржүүлэхэд тусалдаг. За олон улсын стандартыг ханган үйлдвэрлэлийн эхний шатнаас нь эхлэн хэрэглэгчийн гарт очих хүртэл бүхий л дамжлагад Америк нэгдсэн улсын одоо FDA буюу хүнс эмийн хяналтын газраар баталгаажсан Pepsi компаниас тавьдаг шалгуур үзүүлэлт болон Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэдэг. За орчин үеийн хэрэглэгчдэд одоо байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгодог болсон энэ цаг үед Аквафинос нь хөнгөн тунгалаг дахин боловсруулахад хялбар савлгаатай байдаг нь 600 грамаар савлагддаг бас илүү үн цэнийг хэрэглэгчдэд бий болгож байгаа. GN Beverages гэж Монголын компани байгаа. Энэ компани бол албан ёсны онцгой эрхтэйгээр дотооддоо үйлдвэрлээд бидний гар дээр одоо лангуун дээр авчирч тавьж байгаа. Энэхүү бүтээгдэхүүн Америк нэгдсэн улсын FDA буюу хүнс эмийн хяналтын газар гэдэг энэ газрын газраар бол баталгаажсан. Одоо олон улсын хүнсний тэргүүлэгч компаниудын нэг PepsiCo гэдэг
Pepsi компани яг өөрийнх нь үндсэн брэндүүдийн нэгэ. За тэгэхээр та усаа болохоор CUG 25 E-Mart, E-Mart, Номин, E-Mart, Сансар, E-Mall, Оргил гэд бүх сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой. За Aquafina Mongolia гэж латинаар бичээ social хаяг руу орох боломжтой. Хэрвээ танаа магадгүй байрны доотлын дэлгүүрт энэ ус очиаг байх юм бол 75 75 тэг гэдэг утас руу холбогдорой. 75 75 тэг. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цэвэр тунгалаг, Цэнгэг амт, Aquafina хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд Данжигын өрх мэдээллийг хамтдаа сонсъё. За миний эхний мэдээ зүгээр кино зүгээр. Яг кино зүгээр яг кинон дээр л нэг юм болдог. За. Одоо манайхан ч нэг ингэдэг штэ. Нутаг дамжаад алга болсон морь өгөө явуулсан морь маань буцаад ирэхлээр гүүгүүл морь гэж нэг түүх том шиг юм ярьж. Тэгэлгүй яах вэ? Вьетнамаас нэг хар азраг давхад ирсэн гинлээ эдгээртэй. Фронтод явсан мордноос тэдэн хүрээд ирсэн Бүр гинлээ. дуу хүртэл байгаа шүү дээ. Цаан чинь яаж яваа яг юу яагаад гэдэг үлээ. Юу гэдэг ч тоо хэлээ за. Газар өнөрлөн. Яг. Тийм. За. Яг тэр нь л угаа. За. За 50 настай уралдаанч инфлюенсер Марк Маккей гэдэг нөхөр байгаа заяа. За. За энэ Марк Маккей гэдэг нөхрийн Lamborghini Huracan Spider гэдэг супер машин Лондонгоос хулгаад алдагдсан. За. Тэгсэн чинь яасан гэж 6000 гаруй километрийн цаана Тайландд явж байгаа нь мэдгдсэн. Йоо яаж одоо юм суулгацсан яаж мэдгдсэн юм бол? Яг энэ чинь өөрөө орчин үеийн машин юм чинь ингээд баригдсан шүү За. дээ. Чип мипэрэл мэдгдэм байл л да. За. Гэтэл энэ улгаатай холбоотой хэрэг маш олон жил сунжирч Маккейн машина эргүүлээ авахд 8 жилиг зарцуулсан сонирхолтой хүндхэн түүхийг одоо та бүхэнд хүргэх гэж байна. Гэтэл ямар ч байсан машина буцаад олоод авсан. За. 2016 онд Маккейн хамтрагч Могийнхаа хамтаар 220,000 фунт буюу Монгол төгрөгөөр бол нэг тэрбум гаруй төгрөгөөр энэ үнэтэй Lamborghini-г тансаг машины түрээсийн бизнестэй ашиглахаар хөдөлтөд авсан юм байна. Энэ дандаа тансаг машин түрээсэлдэг нөхөр байхгүй юу? За. За тэгээ нөгөө Lamborghini-га өдөрт 800 фунтээр буюу нэг өдрийн 4 сая төгрөгөөр түрээсэлдэг байж л те. Йоо одоо тэгэл 4 сая төгрөг төлөөл тэгэл машиныг түрээслэж унах хүн бас байна тий. Зөндөө байна хамгийн гол. За. За нэгэн үйлчлүүлэгч уг машиныг сарын хугацаатай түрээсэлсэн гэж байгаа. Боддоо сарын хугацаатай штэ. Яг заллиг гэж штэ. Яг байлаа. Машин Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлын дээр удаан хугацаагаар хөдөлгөөнгүй зогсоод байгааг ингээд хөдөлгөөн мэдрэгчээр нь мэдчихэлтэй. За. Тэгээд Маккейн машиныг нь өөрийн биеэр машина тэнд юугаа хийгээд зогсоод байгааг нь өөрийн биеэр шалгах гээд оцсон чинь машин байхгүй зөвхөн чипийг нь орхисон ч юм уу тэнд л байгаагаар харуулад байсан юм байна. За. Ингээд хайгаад сургалаад нөгөө нэг үндсэн нөгөө их биеинд байдаг юм хумаар нь хайсан юм шиг байгаа. За. Тэгсэн чинь нөгөө машин айл хэдэ Тайландын нийслэл Бангкокт очицсон тэрнгөр дими тэнцсэн. За. Яг гоо энэ бол Тайландын гэмт хэргийн бүлэглэлийн ажил байсан. Бүлэглэлийн толгойлогч Интарасак гэдэг хүн нөхөр бол Их Британид ийм өндөр үнэтэй автомашины түрээсийн газрууд байна гэдгийг мэдсэн. За. Тэнгүүтээ бүр ингээд зохион байгуулалтаар хүмүүс илгээгээд машин түрээсэлж аваад тэгээд тэрийг ингээд тойруулаад Тайланд руу зөөлгсөн байгаа. За. Бүр энэ бол бүр ингээд үнэхээр зохион байгуулалтаа одоо улсын зохион байгуулалтаа гэмт хэрэг болсон. Тийм байна. За ингэж зөөлгсөн нь бол илэрсэн чинь тэр гэмт бүлэглэлийнх нь нийтдээ 6.5 сая фунтын буюу за Монгол мөнгөөр бол 32 тэрбум төгрөгийн үнэтэй нийтдээ 35 машиныг хулгайлцсан байсан. Бүр. Тийм Лондонгоос юунд авчирсан байна шүү дээ. Бангкокт авчирсан байсан. За. За тэгээд Маккейн Мо хоёр бол тэрбумынхаа машиныг зүгээр хаяагүй. Манай хоёр Тайланд руу ниссэн. Тэгээ очиод ингээд автомашины үнэтэй юм супер автомашины зах дээгүүр ингээ хайгаа явжсэн машин байж байхгүй юу? Оо манай машин байл машина олжлоо гэд. Тэгээ авах гээд оролцсон чинь орон нутгийн цагдаа нар нь тухайн худалдаачны талд ажиллаад тэднийг явахыг шаардсан. Мэдээж мап бол мап шүү дээ. Тийм шүү дээ. Цагдаа нартайгаа орон нутгийн цагдаа нартайгаа айл зур хөвөлдсөн байсан. За тэгэнгүүт манай хоёр бол бас нэр хүндтэй нөхдүүд зүгээр байсангүй олон улсын хамтын ажиллагаа Британий автомашины гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний алба за дээр нь Тайландын хууль сахилах дээд байгууллагуудын оролцоотойгоор энэ хэрэг нэлээд хэдэн жилийн дараа үр дүнд хүрээд 30 гаруй автомашиныг буцаан Лондонд авчирсан байна. Ёстой мундаг. Хамгийн сонирхолтой нь Маккейний машин
машиныг маш гоё эдэлсэн заяа. Маш гоё эдэлсэн. Дээр нь шинжлээ зөндөө юм хийгээд нэмсэн байсан гэдэг. Угаасаа заргаж байгаа юм чинь тэгэл л дээ тий. Одоо Тайланд гинт хэргийн бүлэглэлийн 13 хүн баривчлагдсан. Их Британи болон Тайландын хувь сахиулах байгууллагууд хамтран ажилласан энэ хэрэг нь олон улсын хэмжээнд энэ үнэтэй үнгүүч байсан гэсэн. Автомашин явуулах гэмт хэргийн эсрэг маш том амжилттай ажиллагаа болсон гинэ. Одоо хөдөлгөр дүүрээд болсон ажиллагаа болж байгаа юм байна. Маккен хэлэхдээ за өнгөрсөн 8 жилд машинаа буцааж авч чадахгүй их хэцүү байсан. Гэхдээ яг гоо машинтаа дахин суухад үнэхээр аз жаргалтай байна. Машин маань хулгайлагдах үеэсээ ч илүү сайхан харагдаж байна шүү гэж YouTube дээр бичлэг оруулсан. Одоо үний анхаарлыг татаад шуугиалаад байгаа гэдэг. Тэгэхгүй яг нөгөөдөл нь удам үнэтэй болох гээд янз янзын тоноглолууд хийгээд бүр ганган бодгаа хийцэн байгаа машиныг. Тэгээд өөрөө л гоё олцсон харагдаж шүү гэдээсэн. Сэтгэлдлүүд нь. За яг л кинон дээр гардаг шиг гэтэл жинхэнэ амьдрал дээр үнэхээр ийм зүйл болдог байх нэ гэсэн. Нэрээ тийм байгаа шүү. Харин тийм. Нөө нэг ямар юм Брусны юу лээ? Шээ ягаад тэ нөгөө нэг юм бүр супер хурд билүү? Нэг амар олон цуврал байгаа үстэй Холливуудын. Галзуур яг үнэ. Тэр шиг л байгаа үстэй ерөөсөө. Мөнгө эд хөрөнгө холгаад алдах хэцүү шүү. Юутаж эргээд олж чадсанд нь баяртай байна гэсэн. Та нөгөө нэг манай микроны босс гэдэг шиг Брусны боссыг үзээгүй мө? Тэндэр чинь бас жинхэнэ утгаар нь харуулдаг шүү дээ. Машин яаж булгаалдгийг. Тэр чинь бол задлан сэлбэх үйл ажиллагаатай байдаг шүү. Энд чинь бол хэд амжуулаа явуулчих шүү. Тэгээд дээрэс нь бүр нөгөө нэг бүр гоё ойлгож болгоо доо. Тий. Юуныхан чинь яг тэр нөгөө нэг галзуу урдын чинь 1 2 дугаар анги тийм байхгүй. Машины улгаачд байдаг шүү дээ амууд чинь. Тий. Хүндэтгэн хэрэгжгэлээ машиныг нь илүү гоё болгочихсон байгаад баярламар ч юм шиг гэдэг. Нэрэл баярламар ч юм шиг. Гэтэл 8 жил гэдэг чинь тэгэл энэ хооронд чинь өчнөө зардалч хэрэгдэл гарцсан л байгаа шүү дээ. Яг үнэ. За ийм явдал болжээ. Их жаргалт байгаа их чи ингэнэ. Би ч нөгөө нэг та сайнуугаараа даваа гараг болгоно төрөл бүрийн хулгай ярьж байгаа байхгүй юу. Тэгээд энэ 7 хоногт нөгөө автомашины хулгааны талаар ярьсан чи хүүшээ саяхан манай байрны гараж зогсоод байдаг Lamborghini 4 дугуй новсоо. Эзэн нь дандаа цагаан бүтээлгээр бүтээсэн байдیں۔ Бүтээлэгч байхгүй эртээд та саныг сонсоод пост оруулчихгээд зургийг авах гэсэн чинь машаан нь чопсоо ачаад явсан баха нилээ хэд онсын гинэ. Тэгэхээр яасан бах нөр шивэд төртөл хулгай гардаг байх нь шүү дээ. Яана. За. Аазууд байх үү. Хулгайч нарнаа. Вазар байна. Ажил явах энэ тэнд юм гарлааггүй цаана нээд хэн байгаа бол гэхлээр. За Улаанбаатар хотод 18 цаг 33 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар барилга уурхайн аагаас яа уртлах бүх төрлийн багаж хэрэгслийг Прошак эхлэлгүүрээс гээд Прошак барилга уурхайн багаж хэрэгслийн эхлэлгүүр дэмжээ ажиллаж байна. За жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг зуны хямдрал нь 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа. Зуны хямдралынхаа үеэр бүх бараа 15% хямдарсан, сонгогдсон бараанууд нь 80% хүртэл хямдарж байгаа. За худалдаа авалтын үнийн дүнгээс хамаарч харилцагч бүрт гарын бэлэгтэй. За мөн та хүссэн бараагаа онлайнаар захиалаад хүргэлээ авах боломжтой. Утас нь 7718 11 11 7718 11 11. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Прошак ихтлгөөр баярлаа. За чиний мэдээ. За манад ч гэсэндээ ер нь ингэдэж штэ. Өргөтлөхөөсөн ээж нар гээл ээж нарыг л яриад байдагаас аав нар байдагч аав нар нь ард хоцорчод байдаг штэ тий. Тий яг нэг аав нар ингээд нөө ээж нарын дундуур орж ирээл ингээд зүтгэхээсээ ичдэг те бас нэг эр хүн байж чи одоо юугаад ингээд гонгоноо яваад байгаа ингэж атлуулахаасаа ичээд нуугдаад идэг юм л та. Ааха. За зовлон адилхан. Яг тэглэгээ гоо мэдээж л угаасаа аль нь ирч вэ эмч вэ аль нь өр толгойлч өөрөө хүүхдүүдэд хийжээд гэдэг бол бас л чанга штэ ер нь бол чанга. Эхнэртөө өгсөн амлалтаа биелүүлж 3 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа Малайз аавын бахархам түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж шуугиалаад байгаа тухай видео өргөе. Хүүхдүүд нь 3 ихэр юм уу? Үгүй. Ямар ойрхон юм бэ? Ойрхон. За одоо айгуу тэгээд наадах чинь зүгээр ч нэг 3 хүүхдээ ш заяа. За Малайзийн иргэн Хариул Абдуллагийн амьдрал 2018 оны 8 сард эхнэр нь цусны хүн талдураар нас барснаар оронгоор эргэжээ. За тэр үед Абдулла 4 настай, 2 настай, тэгээд хитгэн сартай. Одоо ингээд 3 хүүхэд нь 2 настай зэрэг таахгүй юу? Нялх 3 хүүтэйгээ ингээд
үнчрэн үлдсэн. За өвчин нь нэгэнт эдгэрэх боломжгүйг ойлгосон эхнэр нь нас барахаасаа өмнө Абдуллаг ирээдүйн аавын үүрэгт ажилтан бэлдээд ингээд нөхөртөө хоол яаж хийдгийг те живх солихыг за гэр цэвэрлэх зэрэг бүхий л нарийн нандин зүйлсийг бол зааж өгсөн байна. За эхнэрийнхээ нас барсан өдөр л Абдулла шууд дизайнерийнхаа ажлаа орхиол хүүхдүүдээ өөрийн гараар өсгөхөөр шийдсэн. За ингээд залуу маань хүүхдүүдээ өсгөнгөө алсын зайнаас даатгалын зөвлөхийн ажил хийх болсон нь бие даасан уян хатан ажлын нөхцөлийг бүрдүүлж хүүхдүүддээ бүхнөө зориулах боломжийг олгожээ. За том хүн аутизмтай. Анхаарал дутлын хам шинж шүү дээ тийм ээ. Дээрээс нь зүрхний өвчтэй бол дунд хүн ээж нь нас барснаас үүдэлтэйгээр сэтгэл зүйн гүн шарханд одоо травматай болсон. Харин баг нь одоо 7 настай ахгүй юу 18 оноос хойш одоо бол 7 настай. Тэгтээ сонгомл мутизмын эмгэгтэй гэж байгаа. Энэ нь болохоор ангаах талаас нь одоо биш зүгээр энгийн үгээр би тайлбарлая л да. Тэгэх юм бол ингээд ийм зарим газар ингээд нээлттэй байгаад ярьж харилцаж чаддаг хэрнээ зарим газар чаддгүй. Одоо жишээлбэл гэртээ ингээд хөөрхөн үүмүүлээд ах нартайгаа тоглож моглоод ингээд гүүнгөтэй гадуур гарахаараа буюу сургууль дээр очихороо ч юм уу хинтээ ч харилцдаггүй. Тим хүүхдэл байхгүй юу ер нь бол. Тэрийг л одоо сонгол мутизм гэж нэрлэдэг юм байна. Би наадах чи Монгол дээр болохоор нөгөө нэг харилцааны юу гэвэл ямар юм гэдэг үлээд за нэг нэршил байдгийг. За тэр нь болохоор яг юм байхгүй юу. Жишээлбэлтэй ингээд өөрт нь таалагдсан хоёр хүүхдээ бол тоглож идэг. Тоглоод идэг. Яг хүүхд шиг тоглож идэг. Тэгээд гурав дахь хүүхд хүрээд ирэнгүүт таг болчдөг. Ааха. Гэдэг ч юм уу. Ийм эмгэгэлтэй. Яг үнэ. Тэнгүүтээ ингээд багш юм асуухаар огт ингээд хариулж мариулж дуурахгүй мөртлөө гэртээ болохоор аав ээжтэйгээ юм уу яриад идэг бас ийм хүүхдүүд байдаг шүү дээ ер нь бол тий. За амьдралд нь тохиолдсон хавцар шаналл зовлон бэрхшээл бүрийг үл ажран Абдулла гэрийн бүх ажил хүүхдүүдийнхээ хоол хичээлд нь анхаарч өглөө бүр 5:30-д болсон өглөөний цай өдөө хоол бэлдэж бүхнийг амжилт. 3 хүүхэд нөөрхөн хооллоо барьсан явж байгаа юм тий. Хэдийгээр ганцаараа бүхнийг даван туулах хэцүү байсан ч тэр шантарсангүй зарим үед сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай болсон ч шүн бүр хүүхдүүдтэй аав нь та нартай хайртай гэж хэлэн дотн ярилцаж хоорондын холбоогоо бат бөх байлгахыг зорддог. Үлгэр жишээ аавын хувьд хүүхдүүдтэй хайртай гэж хэлэх нь өдөр бүрийн хамгийн үнцэнтэй мөч гинэ. Хайрвал Абдулла бусад аавуудад хандан амьдралд юу ч тохиолдож болно. Ирэм гэлтгүй хүн бүр хоол хийж жолоо барьж хүүхэд асрах чадвартай байх хэрэгтэй. Эр нөхрүүд бид эхнэрээ үнэлж хайрлаж дэмжих хэрэгтэй. Амьдралд хэцүү зүйл тохиолдсон шүү. Юу ч болсон бодит байдлыг хүлээн зөвшөөрч гинтийн сорилтод сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай гэж загсан байгаа. Зөв. Мундаг. За Малайзийн Синчун Дели сони мэдээлсэн Абдуллагийн түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж түүнийг супер аав гэж нэрлэж тоо томшгүй олон хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээгээд байгаа. За сэтгэгдлүүд нь үнэхээр гайхалтай залуу. Өөр ирчүүд бол 7 өнөч дэсэхгүй харин энэ хүн 7 жилийг туулжээ гэсэн байна. Үнэхээр сэтгэл хөдлөм түүх байна. Энэ аавын хайр төвчээр хоёрыг хүн бүр хүндэтгэх ёстой. Тэр бол жинхэнэ супербаатар гэсэн байна. Ийм эцэг өнөө цагт ховордоо 3 хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулна гэдэг бол агуу сэтгэлийн илрэл бурхан ивэ гэсэн байна. Зөө. За манай Монголд ч гэсэн маш олон мундаг аавар байгаа. Тэгээд бид нар яг ингээд нөгөө нэг гадаадаас л мэдээ уншаад байгаа болохоос манад ч гэсэн ийм мундаг аавууд дуу чимээгүй те ингээд ачаагаа өрөөл амьдрал явж байгаа. Тэгээд тэр аавуудаа ч гэсэн одоо сэтгэлийн дэм үгүй ер нь бол эр хүн чинь бас нэг тийм нэг ачаа үрээл яваад байдаг. Нэг орилоод байдаггүй тийм байдаг шүү. Тэ ер нь бол яг аавч бай, ээжч бай. Одоо ингээд ийм бид нар ч одоо ер нь бол одоо төлөөлөл нь бий сууж лээ шүү дээ тий. Яг л ингээд хийх ёстой юм аа хийж байгаа, үрэх ёстой ачаагаа үрж байгаа л гэж бодоол ингээд зүтгэл явж байдаг тий. Тэгээд энэ аавын хувьд бол ингээд нөгөө супер аав болоод ингээд зүтгэл мөтгөл дээр ингээд гараад ирлээ. Ийм олон аав нар манай Монголд ч гэсэн байж л байгаа. Олон ээж нар бас байж байгаа тий. Корнийн технологийн их сургууль гинөө. За тэгээд яг энэ хүүхдүүдэд асархай хажуугаар бас наад чинь боловсролоо нэмэгдүүлээд бас мастер застрал хамгаалсан юм шиг байна. Сая ингээд хүүхдүүдтэйгээ цуг ингээд мастрынхаа малгай залгааг өмссөн зогсож байна. Тэгээд энэ ажлын хажуугаар тэг гэр хүүхдээ асархаас гадна хажуугаар нь бас өөрийнхөө боловсролыг орхиогүй л байна шүү дээ. Яг үнэ. Бүрэл супер санагдаж байна.
За. За Улаанбаатар хотод Марагийн технологийн их сургууль гэж байна. За. тийм байна. Өө тийм биш дээ. Яг нөгөө нэг төгсөлтийн малгай залгаатайгаар Тийм зогсож байна. ш тэ. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажиллаж байгаа. За. Гэрлээ маань амьдарч байгаа. Яг одоо л амьдарч байгаа. Би яг амьдрах гэж төлөвлөөд одоо яг ингээд гэрээ контрактын асуудал яригдаа явж байгаа. За энэ арга билег хотхон бол зүгээр миний бодлоор тийм хотын төвд хамгийн ойрхон байгаа зохицолбор хотхон баг. Оо үнэн. Хамгийн ойрхон байгаа зохицолбор хотхон баг. Энэхүү зохицолборын хотхонд одоо та орохоор шийдвэл 6 сарыг дуустал 60 сая төгрөгийн урьдчилгаа төлөөл шууд гэрээгээ байгуулах бололцоотой. 7 сарыг дуусталаар 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээгээ байгуулад энэ оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох төслийн Б, С, Д блокоос байртай болох боломжтой байгаа. Би блок дээр нь нэг байр одоо сонгогдсон байгаа. Өөрөөр хэлбэл та 5 сард эрт төлөх одоо гэрээгээ байгуулах тусмал бага урьдчилгаа төлөөд ингээд одоо илүү ашигтай, илүү бага урьдчилгаатайгаар гэрээ байгуулах болцоо бүрдүүлсэн гэсэн үг. За би ч одоо байрандаа ороод ингээд сар харангийн хугацаа өнгөрч байна. Одоогоор бол ямар нэгэн ийм энэ нь ч тэгээд дээ, тэр нь ч ингээд дээ гэсэн юм бол юу ч гараагүй байна. Тэгээд надад хамгийн их таалагддаг юм манай орц. Айгуу юу зүгээр л ингээд манай орцсон дотор нь штэ орцоор ороод ирэнгүүт том ингээд бөөдөнгууд байдаг. За. Зочдын лобби шиг. Тийм лобби шиг тийм том заяа. Тэнгүү та манад ингээд ирлээ гэд одоо за би жишээл ингээд усанд оршие гэж бодъё л доо тий. Тэнгүүд та бас манад орж ирэхээр санаа зовоодох юм бол манай лобби суугаад намайг хүлээж явах нь штэ тий. Тийм гих мэдчлэн тэгээд лифт мангар хурдтай. Тэгээд ер нь бол давхар мавхар ч гэсэн янзын гоё. Ер нь бол шал өөр юм билээ, шин байрчаа. Орчин үеийн стандартаар баригдсан өөрийн гэсэн улсын сургууль цэцэрлэгийг өөрсдийнхөө талбай дээр барьж байгаа. За хүүхдийн тоглоомын талбай гэхэд чинь насны ангиллалтанд таарсан тусдаа тоглоомын талбайнуудтай community center, спорт центр гэх мэт ингээд одоо гэр бүл төвтэй гэдэг байгаа шүү дээ. Гэр бүл төвтэй гэдэг чинь бүх хүмүүсийн хэрэгцээг шаардлагыг хангасан ийм гоё хотхон босч байгаа шүү. Одоо угаасаа нөгөө нэг лифтний наан ханан дээр хатцсан байлээ. Энэ жил 1-р ангид орох, цэцэрлэгт орох хүүхдүүдтэй айлууд нөгөө гэрчилгээтэйгээ ирж бүртгүүлээрэ гэсэн байлээ. Тийм зар явж илээ. Тэгээд бид нар чинь нөгөө нэг яг өөрсдийнхөө машинуудын дугаарыг одоо хаалганыхаа дугаараар бүртгүүлсэн байдаг. Тэнгүүт угаасаа үүдэнд нөгөө нэг манаач нар зогсож байгаа. Тэгэл чиптэй шууд онгоолгоол орчдог. Тэгэхээр яг гадны машинд чинь орж ирэхгүй амар. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7211 тэг гэдэг утаснаас аваарай. 7211 тэг. Арга билег хотхон гээд крилэрч бичсэн болно, латинарч бичсэн болно. Ингээ сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өргөжлүүлээд таны хүрэх мэдээллийг сонсъё. За. Одоо миний хүрэх гэж байгаа мэдээ бол зүгээр л нэг энгийн хүн шүү. Энэ өрөөсөө буддын лам тийм хүн биш. Энэ айгуу сонио амьдрал сонгоцсон нөхөр. Хэдтийн Сичуан мужийн иргэн 35 настай нэгэн ир ажил хийх гэрлэхээс татгалзаж 4 жилийн туршид агууд амьдарч байгаа нь олон нийтийн дунд шууган тариад байгаа юм байна. Уул нь энэ хөөхөн залуу шүү дээ. Ердөө давгүй. Энэ одоо яаж өвчгөнж байгаа юм бол аядрагт те. За наад чи өмнө нь юу хийжсэн нөхрөө гэвэл хотод жолоочоор ажиллаж ирсэн. За. Сарын 10,000 юаны цалинтай буюу Монгол мөнгөөр бол 5 сая төгрөгийн орлого олдог ийм нөхөр байжээ. За. За гинтл нэг өдөртэй амьдралаас залхаад ямар ч утга учиргүй ингээд амьдраад байгаа юм байна штэ гэж үзээд бүхнээс татгалзан төрөлхөн нутгаа зорьсон. За мин гэдэг энэ нөхрийн одоо амьдардаг газар нь ердөө 50 м квадрат хэмжээтэй агуу. За ашир өөрийнхөө агууг болохоор хар нүх гэдэр гээд супер нэрлэлцээ. Энэ агуу нь өөрийнх нь хувьд ертөнцийн учраас өөрийг нь хичнээн өчүүхэн амтан болохыг нь байнга сануулдаг гинэ. За ер нь л ингээ айгүй философик баг яваа байхгүй. Агуугаа тогтчуулахад нийтдээ 40,000 юан буюу Монгол мөнгөөр 21.5 сая төгрөг зарцуулсан. Хүү энэ чи бүр тансаг агуу энэ хүү. Харин хаус цаашаа яваад. Хүү агууныхаа ингээд хаалгыг тойруулаад ийм нөгөө нэг гэрэл мэрэл ингээд явцсан дотроо амар гоё унтах орд дэвсгэр мэсгэр. Энэ зүгээр тансаг амьдарч юм агуу дотроо хөөш. Лаг эн чин ийм
эргэцэг юу байгаа байхгүй юу? Хад байгаа байхгүй юу? Тэрийг наадлаар нь тоосгоор ингэж юу яагаад одоо ингэ тоосго өрөөд тэгээ агуулгацсан. Түүнээс яг ингээд байгалийн агуулгаас биш. Харин тийм ээ. Тийм ээ. За тэгэнгүүтээ эн чинь өдөр тутмын амьдрал бол тун ингийн гинэ. За. Өглөө ерөөсөө 8 дуусна. За. Тэгээ ном уншина. За. Ном уншсан дүүжин дайжин дээр сууж байна. Газар тариалангийн ажил жоохон хийдэг. За. Орой 10 дундна. Ай. Дуусаа. Аха. Ихэвчлэн өөрийн тарьсан ногоогоор хоолдог болохоор өдөр тутмын хэрэглээнд маш бага мөнгө зарцуулдаг. Гэхдээ бас үе олон нийтийн сүлжээнд өөрийн амьдралын хэв маягийг хуваалцаараа байгаа 40 мянган дагагчтай болсон гэж байгаа. За. Тэгээ заримдаа шууд лайв стрим хийгээд мөнгө төгрөг олцдог гэж байгаа. За. Яг яагаад ингэж амьдрах болсон бас учиртай гин. Том хотод өдөр бүр 10 цагийн турш ажиллаад хамаатнуудтай тавьсан өрөө төлөх гэж хичнээн хичээсэн ч амьдрал санснаар нь болохгүй ямар ч аз жаргалгүй яг ингээд нэг юм мөнгө олоод ийшээ нөгдөг юм робот шиг болж хувирсан санагдсан гэж байгаа. За. Ингээд сэтгэлийн амар амгалан эрэлхийлээд өөрийнхөө хүснээрээ амьдрахаар шийдснээр агуур амьдрахаар болсон. Бүх хөрөнгөө зараад өрөөд орчихсан болохоор одоо ардаас зовх татаа тутлын юм байхгүй. Ингээд асуудалгүй өөрийнхөө одоо хар нөхөндөө амьдарч штэ. За ер нь бол угаасаа сэтгэл санааны амгалан тайван байдлыг л эрэлхийлсэн байна нөхөр. За. За тэгээд хашир гэрэлтийн тухай ярихлаараа ингэж ярьдаг гэж. За. Жинхэнэ хайрыг олох маш ховроо хэцүү шүү дээ. Өөр хүний төлөө мөнгө цаг өрхөн ч утгагүй гэж үздэг гэж. Яа. Харамчийн үлгэр шиг нэ. Амьдралын бүрдлэг нь захим орчинд хүчтэй маргаан дэгдээсэ. Зарим нь түүнийг кампинг гэж одоо энэ хятадд байдаг түгээмэл энэ хил зүгэлтэй. Хятадууд энэ хил зүгийг ямар хүн дээр ашигладаг вэ гэхээр гараа хумхаад зүгээр хөвтдөг тийм хүнийг хэлдэг байхгүй. Тэгээд аврагыг бодлохоор тэ энэ тампин буюу энэ гараа хумхаад ажил хийхгүй хүнтэй ч уулзахгүй ингээд гівчдэг ийм үзлийг залуучууд түгээж яана гэж зарим нь бол буруутгадаг. Бас зарим нөгөө хэсэг нь болохоор гуйн нөхөр чинь боловсрол багтааж гисэн өөрөө тэ наадаг чи ингээд гинт гэгэр л түрээд жинхэнэ философиг олцсон нөхрөө гэж ингэж үзээд идэг. Аха. Тий. За 35 настай залуугийн тухай энэ мэдээ олон хүнд жинхэнэ амьдрал гэж юу вэ гэдгийг дахин нэг эргэцүүлэн бодоход хүргэсэн гинэ. Нөхдүүд. Нэрээ би яагаад? Би ер нь яаж амьдраад байна? Хүнээс аваад нөгөө хүнд нөгөөд байгаа. Энийгээ би яагаад амьдрал гэж бодоод байгаа ингээд ингээ хүмүүс эргэцүүлээд эхэлсэн гэж байна. За орчин үеийн нийгмийн дарамтаас цухтааж өөрийнхөө амьдрахыг сонгосон зоригтой алхам хүн бүр ингэж чадахгүй шүү гэж сэтгэлдлүүд дотор нь байна. Мэдээж чадахгүй хүн болгон чадахгүй. Хүн болгон ингэдэг байсан бол одоо ажиллах хүчний дутагдалд ороод агуугаас хүн хайдаг болох нь шүү хэдүүлээч. Тий. Тэг нь үстэй. Тийм ээ тий. Ажил гэрлэлт хоёр үнэхээр утгагүй болтлоо зах зээлчсэн нийгэмд энэ хүн өөрийнхөө байж чадсан магадгүй чөлөөлөгдсөн амьдралч байж мэднэ гэж. Тийм штэ. Материал зүйлсээс чөлөөлөгдсөн бас байж болно. Гэтэ одоо хардаа одоо жишээлбэл би тэ ингээд надад одоо яштай яг үн хэлэхэд ингээд нэг хүмүүнтэй ингээд суун гингүүд одоо тэр хүнтэй ингээд харилцаал тэгээл хоорондоо хэрэлдээл орой хоол унд гээл тэгээл бүр үнэн лайтай санагддаг аахгүй юу. Тэгснээс тэгээд ингээд нэг анхны ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүсийн ингээд танилцаад би нэг ингээд шохороход нэг юм гой дурлаад гэгэлзээл ингээд явж идэг штеп. Тийм болзож малзаад ингэж явж байгаа л нэг гэртээ орчхоор л тэр бүх юм чинь ингээд унтарчдаг штэ нөгөө новшин юм нэгэн хэвийн амьдрал руугаа орчдог штэ. Тэгэхээр би яг ингэж явж яснаа яг тэр дурлалын гой үе ингээд дуусангууд нь за болсон чи тэрийн салах цаг боллоо баяртай гэдэг ингээд салцдаг байхгүй аюу амар. Тэгэл дараагийн тийм хүнтэй суун гэдэг чинь ер нь аюу ядраатай санагддаг байхгүй надаа. Тэгэхээр энэ хүн бас магадгүй тийм төвхтэй санагдаад ингээ байж байгаа ч болно шүү дээ. Тэгсэн бас нэг сэтгэл нь агууд амьдрдаг ч гэсэн наад чинь лайв хийгээд сэтгүүлч мэтгүүлчтэй уулзаж ярилцаал байж штэ. Тэгэхээр эн чинь яг жинхэнэ гэгэрлийн зам мөн үү гэсэн байна. Гэгэрлийн зам ямар ч хийж олно. Ер нь бол бидний дунд амьдарч байхдаа ч хүн гэгэрчж болдгийг гэсэн. Ер нь гэгэрхээ өөр. Тэгээд би зүгээр энэ нөхрийгтэй энэ одоо 35 настай залуу байхгүй юу? Энэ 35 настай энэ нэг
4 жилийн өмнө ухаарсан гэдэг чинь 31 настайдаа гинт ингээд ертөнцийг өөрөөр харчлаа штэ. Ашир 37-тод ахаад өөрөөр харж болох. Тийм штэ. Тий. Тэрийг үгүйсэхгүй. Оо. Ер нь би ингээд нийгмийн иргэн юм байна штэ. Боцоод нийгэмдээ орё гэд. Тийм штэ. Цаад нийгэм рүү орчиход байгихгүй байхгүй. Надад өөр хүүхэд хэрэгтэй юм байна штэ. Тэгж бодож бас болно штэ. Тийм. За. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн 4 зүгийн шугаа нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс шуугийнх тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэр бүл төвтэй арга билег хотхон за мөн цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Үргэлжлүүл эрхэн сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээг уйлаа авч сонсдээ дараа 2-2-ын 5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3